гэсэн аялалдаа ирчихсэн байна. Аялал маань ихсэн явж байна. Тэгээд би одоо аялалдаа юу авч байгааг харуулъя. Миний өрөвч байна. Өрөвчний дотор арь зургийн юм да гэсэн. Энэ дотор болохоор тэмээлгч байгаа. Тэгээд үсний индо маань байна. Тэгээд бараад их юм болохоор шугар авчирсан. Тэгээд би энэ power bank-ийг энэ аялалдаа зориулж авсан. Өнөртөөс байна, хоёр өнөртөөс байна. Тэгээд зурвал өмчлөх байна. Тэгээд хашигтай бактериуд. Удаг. Гошломтой бас удаг маань байна. Хоол сайз маань байна. Энэ дотор болохоор миний малгай байна. Тэгээд миний пассвортууд байна. Тэгээд хоёр нүдний шилхэн байна. Тэгээд би гисний юм ингээс энэ надад гэмсэн. Нэг өөр малгай. Энэ дотор тийм амар юм байна. Эсвэл илүүрэн хоол яах гэж бодоод тэгээд юм бол 2 хоногтоо хэрэглэх юмнуудаа бүгдийг авчирсан. Тэгээд юм нэгэд авчирсан. Тэгээд авчирсан. Одоо мөсч. Тэгээд нэг авчирсан. Флорида хөдөн байна гэж бодоод юу авчих таад бүтээл авчих таад болоод дийдэл авчирсан. За энэ нь болохоор цэлэг хилдэг хөдөн авчирсан юм маань. Чихтэй яваа шүү дээ. Нэг авчирсан. Тэгээд нэг юм түүхийг гоёхсон үстэй зураг дараална гэж бодоод тэгээд лагны авчирсан байна. Тэгээд түүхийг авчирсан. Цэлэг хилжний 2 бодол авчирсан. Тэгээд юм яаж түүхийг авчирсан. Тэгээд яг ингэс жоохтой. Тэгээд ирсэн байна. Тэгээд танарт ингээд хом төр гэж зүйлээ. Энд ингээ хаалгана. Эндээ ингээ тийм хоёр тавхтай юм байна. Эндээ хогийн сав юм 2 тавчтай юм байна. Эндээ юм үлгүүртэй нэрээ бисай. Ялчуур маань жоох найтан байсан. Хуц манаас жоох найтан байсан. Оо тэгээд энэ дээрээ өрхөн талтай юм байна. Энэ дээрээ нэг юм аштай. Баян дээр надад юм дав өгсөн. Үсч ирсэн хуц маань байна. Нэг дэше авч гарна. За тэгээд энд ингэ чамтамаа тавьсан. Энд ингэ дундаа бас юмудаа тавьчихсан. Биш гарч үзье. Тэгээд л нь шатар. За тэгээд л нь ингэ шатар гарч ирээд тэгээд эндээ юм простэ юм байна. Зүцэг өмчлөлтэй байна. Энэ их болж байна. Нэг ирлээ. Эндээ юм цогтой. Би хаалаа. Өдөрч. Наач гол нь надад залхуур хэрэгтэй байна. Аха. Тэр залхуур байдаггүй юм байна. Тэр доороос power bank-аас авч гарч ирэх хэрэгтэй. Жишээ бас ийшээ дэше боохож явах юу вэ? Тэгэлцээд энэ юм хатчихлаа. Тэгэлцээд энэ ихтэй гар аягүй амар юм аа. Уцаа энд тэнд ингээд төшүүлэн гэсэн юм баг. Ааш тийш гарч үнтэй гэж бодлоо. Энэ үний тийш гарах гэхээр жоо яагаад вэ? Энд болохоор нөгөө нэг дандаа тийм юу хүмүүс ирдэг. Жоо настай хүмүүс тэг хүүхдүүд тэр ирдэг гэсэн. Нойл нь болохоор гоё цэвэрхэн нойл байлээ. Тэгээ орж утсан. Тэгээ голтой амар гоё юм гэрэл мэрэлтэй. Усан ороглоор байх шиг байсан. Лөө бас энэгээр явж харъя. За ингэж. Тэдаа. Хамраа магаш болчих. Лони минь. Амар хүтэн. Амар шаргаж утлаа. Тэгээд одоо цаг өнгөрч байна. Үлэний цагаан бас шин сэмэн таггүй. Дөрөв дэж хавцсан. Бас үлэний цагаан. Чин гадар бүгд.
Энэрс нэг юм жаргалтай харагдаж байгаагүй харагдаж байна. Өдрийн минь. За би өдрийн хоолноосоо гарч ирчээд биш норч ирсэж байна. Энэ хавыг бас бит янз бүрээр зав. Тэгээ би бас нэг юу байж байгаа. Бичлэгээ анзлаад явж байгаа. Очоод бүүн бичлэгийг анзлын нэг дээрээгээд амар олон цаг шаарддаг байх гэж бодоод ер нь аль нийсэн бичлэгнүүдээ макрогоо хуулаад тэгээд идэлээд ер нь аль явж байна. Энэ хэсэг дээр болохоор би яагаад ганцаараа аялалтай явах болсон шалтгаан. Тэгээд яг одоо хаана байрлаж байгаа. Тэгээд ер нь бол энэ аялал яг ямар төлөвлөгөөтэй байсан одоо ямар төлөвлөгөөтэй болсон талаараа ярилцъя гэж бодлоо. Эхнийх нь яагаад ганцаараа аялалд явах болсон бэ? Бүхэл бүтэн 6 сар ганцаараа амьдарчаад дахиад ганцаараа аялалд гарч байгаа. Ямар сонирхолтой байна. Зэрэг хүмүүс гайхаж магадгүй. Бүхэл бүтэн 6 сар ганцаараа байцаад яагаад дахиад ингээд 6 сар ингээд ганцаараа байх орон зайг ингээд үүсгээд байгаа юм бэ? Саяхан надаа дахиад нэг юм хүнд мэдрэмж тулгарсан байхгүй юу? Тэгээд саяны тоног бол үнэхээр юм сөрөг бодолтой амар стресстэй яхаа мэдгүй. Тэгээд зат ингээд гэрийнхэнтэй хамт байгаад идэг. Тэгээд гониглаж болохгүй, уйлж болохгүй, санаагийн зовж ингэж бодоод тэгж байгаа за ер нь бол би сэтгэл амрах хэрэгтэй байна. Өмнө 6 сар ганцаараа амьдрахдаа сэтгэлээ юус амраагүй. Би маань амарсан мэсэрний сэтгэлээ юус амраагүйсэн байхгүй. Тэнгүүд ганцаараа аялах болсон шалтгаан маань юусоо л би сэтгэлээ хоёулангийн л амраах. Хоёр дахь асуулт маань тэгэхээр одоо хаана нэрлэж байгаа вэ? Би яг одоо түнхэл төрд ирсэн 2 хоногийн амралтыг хийж байна. Тэгвэл өнөөдөр болохоор өчигдөр нэг хонсон. Тэгээ оройн нэг хоноод маргааш 12 цагт дараагийнхаа газар руу явна. За түнхэл төр бол үнэхээр гоё газар байна. Амар гоё тийм. Энэ болохоор дандаа гэр бүлэрээ найз нөхдөөрөө би өдрийн 110,000 төгрөгөөр энэ шовгор байшинг авч байгаа. Тэгээ нэмээд надаа өдрийн 3 хоол өгч байгаа. Тэгээд тосгох болон өдөр үйлчлэгээ. Тэгээ өчигдөр арай орж ирэхэд надад бүр 10-аас 10 санагдсан заяа. Амар гоё орчинтэй. Тэгээ амар цэвэрхэн яг нөгөө миний хүсэж идэг байгаа л сая ялвал амар гоё хоол идлээ. Ер нь л айгүй гоё газар байна. Тэгээ надад маш их таалагдлаа. За 3 дахь асуулт энэ аяллаа төлөвлөгөө хизээнээс эхлээд тэгээд яг юу болоод яг яач вэ? Энэ аяллыг бонор явахын аяллыг айгүй удаан боцсон. Амар удаан боцсон. Цаар 2 сар шахуу боцсон. Баггүй юу? Надмаар явах боломж байсан гэхдээ зориглоод юусэн явчихдаггүй. Тэгээд шууд энэ бодол шууд орж ирсэн. Ануудаа тэгвэл ганцаараа аял яв би сэтгэлээ амраа гэдэг бодлоод орж ирсэн баггүй. Хамгийн ихэнд миний энэ аялын төлөвлөгөө шалгуур байсан баггүй. Түнхэл дээр нэг оноод, тархан дээр нэг оноод, эрдэнэ дээр нэг оноод, тэгээд маргааш нь эрдэнэтэйс Улаанбаатар явна гэсэн тийм төлөвлөгөө байсан. Тэгээ энэ аялал маань худраад тэгээд бас нөгөө нэг тасалбар маань дууссан байсан. Суудлын тоо маань дууссан байсан. Тэгж жаад өчигдөр нөгөө нэг гэрийнх нараа гадуур юу ажилтаа байж тараад тэгээд таастай бүр бүтггүй би явахгүй мэн гэж хэлсэн чинь ашгүй судал гарч ирсэн. Тэгээ газ судлуудаа газ захиалаад илүү дэнд сууж байна. Би надад бүр найцсан заяа. Үлдээ тасалбарын дээр болохоор 10 11 гээд бууна гэсэн чинь голдоо нөгөө нэг вагоны зүрлэг гэж байт юм л. Тэрний шалтгаалаад цаг нь алдагдаад тэгээ би бүр ингээд өртөөнүүдийнх нь мэдгүй зам мэдгүй түнхэл дээр төгөл ирсэн чинь нөгөө нэг вагоны хүн маань надад түнхэл дээр ирсэн шүү. Тэгээд би түнхэл дээр ирсэн байт юм. Зүгээр ингээд амар тийм энийг л баймаар ингээд ад жаргалтай хаппи байгаа юм байна. Одоо жоохон мэдээгээд голын ирэл юу гэж бодож байна. Тэгээд орой чилэрч сууя гэж бодож байна. Тиймэрхүү юм бодож байна. За ингээд энэ хэсэг маань дуслаа. Би жоохон хөвтлээ. Ямар гэдэг юм амар нэг чамд дурдаг. Ийм л. Нөгөө гадаа байсан сандлаа байсан л оруулж ирээд бичлэгийн төлөвч. Тэгсэн үнээр ингээд амар гоё хүмүүс нэцүүдаараа яваад байна. Яг үнэ дотроо нууцгаа хатарах чи. Тэт яг вэ. Үсэн аялал анхнаасаа ганцаараа л тусна. Би та нартай алхтайхан шиг альтайхан шиг бичлэг үзүүлчих гээд болно хичээж байгаа шүү. Тэгсэр нөө сая унтчихжээ. Өглөө нөгөө айгуурч ирсэн болохоор ятраад унтаад өгчээ. Бод юу яах гол руу явах гээд өдөр цаг дээр 6 болчихно. Гол руу явах гээд. Яарад тийм гоё юм би. Нярта. Анар хэрвээ ингээд 50 аялал зугаалахыг хүсэж байгаа бол ер нь заавал энэ дээрээ гिचлээ. Айн нэг өчтөр бороо орсон болохоор жоохон юутай ах шиг байна. Гол нь үертэй ах шиг байна. Уул нь олоосонд хөлөөдөр гэж үтсэн ингээл гол хартаа. Йоо ямар гоё юм бэ. Ихний эндээс хандалтай байна. Йоо ямар гоё юм бэ. Ингээд харуулъя заяа. Ингээ харангуй та нар ямар гоё газар амарчааг мэдэх болно. Яг энийг чинь хүсэжсэн байхгүй юу да. Энэ ихтэй миний анхны аялал гэхэд
амар гоё болоод байна. Тэр үнэхээр боломж нь нэгдсэн бол энд зүгээр ингээд хідэн чанаг хамаагүй баймар байна. Одоо ингээд навч ингээд юу шарлаад ихэлсэн байна. Ямар гомтой юм. Ямар гоё юм. Муултай болохоор дийлэн нөмөрчээ. Нөгөө нэг ногоон торгон дээлэрээ гэдэг шиг. Дээл гоё шүү. Энэ хүн үсээ угааж юм. Бараг усанд ороодох шиг байна гэх. Энд хүүхдүүд тоглож байна. Гол нь энэ голыг яаж гарсан бэ? Гарсан л ах л та. Энд чинь л жинхэнэ амар амгалан. Яг ингэ суусан чинь миний дараагийн ажил маань бодогдож байна. Асал ийм тайван байдлаар сонгох бах. Гэхдээ адал явдалтай яагаар гэж бодож байна. Ямар гоё юм бэ? Та гоё наа. Яг ингэ голын ирэг дээр зүлгэн дээр суучихсан. Гол нь надад зургал хэрэгтэй байна. Тэр адаа ирж байна. Би сая бүр түнтгэн зүгөөсээр адил зурга аваад гоё зурнуудтай боллоо. Тэс намайг хоолой дээрээ гэд дууцсан. Энд юм үзээд явж байна. Юу байх юм бэ гэдэг. Энэ дээрээ бүр том террастай байна. Шиг гарч үзье. Одоо 9 цаг болж байгаа байхгүй юу? Гэсэн чинь 8 мөнгө өгөөд юм нэг юу болдог юм диско явж эхэлт юм байна. Тэгээд хүмүүс тийшээ ингээд пиэ барьцсан орж байгаа байхгүй юу? Гэсэн чинь би зүгээр юм нэг дээдлийн террасан дээр чилрээ сууж юм.
Би өмнөдөө бэлдсэн. Тэгээд одоо 11-с хөдлөн. Тэгээд дараагийнхаа зогсрол руу явна. Минут 8 болчихсон. Тэгээд сая нүг таацаасан байхгүй. Тэгээд тэгсэн чинь наацыг ингээд оройн ирээд шүн ирээд тэмүүдлээ өдрийн 3 алаа идчихээд өглөөний цагаан очиад тэг ингээ 2 хоноход би 220,000 төгрөг болно гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь 170,000 төгрөг боллоо. Миний түнхлээс тархалуу явах богоно маань 12:50 гэж хөдлөх байхгүй юу. Тэгээд 11-ээс нэг юундаа суух хатуусандаа суугасан чинь нөгөө чи жоохон голын рүүмэр дээр сууж яг гэдэг. Голын ирдээ сууж байна. Яа, гоё. Амар гоё наа. Надад энэ түнхлийн аялал амар таалагдчихэв. Амар гоё наа. Амар гоё уул хараал, мод хараал, гол хараал. Адуу мол хараал. За би тарханд ирсэн байна. Зөвхөн цатлаа идсэн хүн гэдэг чинь энэ энэ да. Одоо тархнаар жоохон аялцгаая. Хоолоо идчихээд хоолоо шингэнгээ алхаж байна. Тэгээд энэ чамдаамтай алхах гэдэг чинь амар хэцүү байна. Яс яг тэгээд тархныг нэг сайн мэдгүй болохоор бас жоох хэцүү байна. Би энэ гүүрэн дээр өвөл ирчихсэн. Өвөл харанхууд ирчихсэн ахгүй. Тэгэхэд амар гоё исэн. Гэрэл нь хасж байгаа юм болчихсон юм байна. Ёо би бүр ядарчлаа. Амар ядарчлаа. Бэ. Хангацаар хүн баг байд юм шүү дээ. А энэ нөгөө жижиг галт хийгэн шүү дээ. Тэгээд би юу хараалаа. Сая зар харж байгаа. Тэгээд нэг унаа оллоо. Нандас мод яваа дөө. Одоо цаг 9 өнгөрч бараг 10 болж байна. Тэгээд би даргоон нэр ирсэн. Аав намайг тасч байгаа юм гээд. Тэгээд жамаа миний аялал энэ хүрээд ингээд өндөрлөж байна. Миний ганцаараа аялсан аяллаа тэмдэглэлийг маань мэдсэн та нартай маш их баярлалаа. Баяна тэгээд ингээ сэтгэлээ хийхэд яг сэтгэл маань бол маш их амарлаа. Маш гоё боллоо. Тэгэхээр амар тайван мэдрэмжийг авчаад ирлээ. Тэгээд нөгөө октон салхитаад нүдэ чадахгүй ингээд тэгээд эдгэмхүү асуудлаас болоод би маань жоохон ядарч ирлээ. Би нөгөөнийг олон боо ингээд сольж тандж сууж маад тэгээд замын нөгөөнийг ядраа гэдэг лөө. Тэр нэг тиймэрхүү юм тавьшээ. Тэгээд
Амар гоё байна. Үнэхээр гоё байна. Дахиад ингэж ер нь болол аялна гэсэн бодолтой байна. Баярлалаа.